За монголчуудаа эрдэмтдчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр нэг зүйлийн талаар онцолж ярих гэж байгаа. За тэрний өмнө болохоор нэг одоо оршил болгоод ганцхан зүйл хэлж байна. За миний бие бол Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэг бол одоо дэмжиж болох бүх чадлаараа дэмжиж байгаа. Шалтгаан нь бол ерөөсөө ард түмний итгэлийг одоо алдуулахгүй байх. Мөн одоо гарч байгаа бодлого шийдвэрийг нь иргэдэд ойлгуулад эцсийн дүндээ энэ улсыг хөгжүүлэх тийм үү? Энэ улсыг хөгжүүлэх яг энэ цаг үед оюун эрдэнэс өөр хүн байсан бол будаа оюун эрдэнэ оронд авчиа тавих хүн байхгүй. Энэ цаг үеийн хамгийн зөв сонголт учраас Лувсан намсрын оюун эрдэнэг ирээдүйнхөө төлөө үр хүүхдүүдийнхээ төлөө тултлан дэмжиж явдаг юм аа. За хэдийгээр би оюун эрдэнэ Лувсан намсрын оюун эрдэнэ буюу ерөнхий сайдыг одоо тулд дэмждэг ч гэсэн засгийн газрын зарим гишүүд болон засгийн газрын зарим хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотой засгийн газрын одоо тохируулж болон хэрэгжүүлж агентлагууд болон түүний одоо агентлагуудын салбар одоо газар хэлтсэн албан нэгжүүдтэй холбоотой үйл ажиллагаанд бол сэтгэл дундуур шүүмжилдэг хүний нэг байж байгаа. За ягаад одоо дэмждэг мөртлөө тэргүүний дэмждэг мөртлөө доор ажиллаж байгаа гишүүд одоо засгийн газрын гишүүд болон салбар агентлагууд түүний салбар байгууллагуудын шүүмжилдэг вэ гэхээр энэ хүмүүсээс болоод Лувсан намсрын оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайдын одоо базж хийж хэрэгжүүлэх гээд байгаа. Алсаараа 2050 буюу Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал мөн шин сэргэлтийн бодлогууд дээр тусгацсан том ирээдүйн хөгжил рүү чиглэсэн зорилтууд болон иргэдийн амьдралд одоо дэм болж ирэх аж ахуй нэгжүүд бизнесийн одоо юм дэм болж ирэх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өрхийн үйлдвэрлэл эрхлэлтийн амьдрал дэм болж ирэх одоо зөндөө олон боломжууд бодлогууд санхүүжилтүүд яг энэ одоо дунд түвшинд дээдлийн дунд доод түвшинд байгаа энэ албан хаагч нараас болоод энэ албан хаагч нар буюу 30 жилийн хугацаанд төрийн албаны чадамжгүй зөвхөн дарга төвтэй болчихсон ажлын байрнын дээр тодорхойлтын дагуу ажиллаж чадгаа байжгсан. Бүгдийг даргаас хардаг болсон энэ тогтолцоо. За нөгөөх нь болохоор 2019 оноос хойш болохоор намын нэрээр одоо намд цагийн ороо бусгаа үед шургаж орсон. Чадамжгүй ашиг сонирхлын зөрчилтэй. Өөр төрийн албыг ойлгодоггүй. Улс төрийн алба буюу төрийн алба чинь өөрөө үйлчлэгийн албан тушаалыг хувийнхаа одоо бизнес хийгээд хувийн компани байгуулад өөрөө захирлан болоо очсон юм шиг ийм сэтгхүүнээс салаагүй. Биеийн болон хилний хилэмж одоо огт төлөвшөөгүй юм хүмүүсээс болоод засгийн газар буюу Лувсан намсрын оюун эрдэнэс одоо хэрэгжүүлж байгаа бодлогод хөрсөнд тэр болон буухгүй байгаад ийм учраас шүүмжлэлтэй байдаг. Гэхдээ сайн зүйлүүд бол нэлээд гарч байгаа. Том хизэж огт яригдахгүй байсан том сэдвүүд хөдөлж эхэлсэн. Одоо алдагдсан баялгуудаа олж авч эхэлж байна. За өнөөдрийн онцлог сэдэв бол юу гэх юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу ерөнхийдөө бол нэг 20 хангууд болж байгаа цагдаа хорих байрууд болж байгаа бузар булаа бүхнийг ил гаргах одоо нэг процесс явагдаж байна л да. Энэ хэрвээ өөрөө төр одоо хонглын нэг хэсэг болсон байна гэдэг зүйлийг зарим нэг хүмүүс ярьж байгаа. Гэхдээ би бас энэ дээр зарим нэг зүйлээр санал нийлдэг. Гэхдээ өмнөх одоо 30 жилийн хугацаанд явсан засгийн газрууд хамгийн зоригтой ажлыг зоригтой хийж байгаа. Айхгүйгээр зоригтой хийж байгаа газар бол Лувсан намсрын оюун эрдэнэ тэргүүлсэн шин засгийн газар юм аа. Энэ газар одоо хонглыг устгахын төлөө ажиллаж байна. Түүний нэг жишээ нь бол одоо яг хонглын тогтолцоо нь өөрөө болохоор хуулийн засаг буюу хуулийн байгууллагуудыг хэлж байгаа. За яагаад энийг онцолж өгнөд эмзэглэх шаардлага байхгүй. Энийг ганцхан баярхуу яриаггүй. 21 оны судалгаагаар авилга дидэгдсэн хамгийн том одоо дээрээс хоёрт орж байгаа байгууллагуудын дээрээс хоёрт нь нөгөөд нь мундаг нүдэн боолтой үнэн шударгын тэнцвэр одоо үнэний одоо хэмжих нэгж бол одоо тэнцвэр болж байдаг гэдэг шүүх байгууллага маань өөрөө болохоор авилгалд дидэгдсэн Монгол улсын хоёр дахь байгууллага болсон. Дээрээс хоёр дахь байгууллага. Шүүгчдийн гар дээр эргэлдэг мөнгө нь одоо 50 тэрбум билүү 50 тэрбум доллар билүү тийм дүн ярьжсэн. Сэтгүүлч алдаа байж магадгүй өмнө бас ярьжсэн. За прокурор гэж байна. Цагдаа гэж байна. Ерөөсөө Монгол улсад одоо болж бүтэхгүй байгаа бузар булаа муухай гэмт хэрэг хууль зөрчсөн бүх юмтай болохоор энэ байгууллагуудад ажиллаж байгаа ёс зүйн хүмүүс холбогдож байдаг. За дээр нь энэ газар ингэ явчихж байгаа. Араас нь одоо хамгийн том нэг хүний эрхийг зөрчдөг өчнөө цаг хугацаанд яргалж байгаа нэг газар аваачих юм. Нөгөөт нь 20 анги. За шорон гэсэн үг. За энд юу болдог вэ гэвэл за энэ бол хаалттай нийгэм тийм үү? Хаалттай нийгэм. Хаалттай мөртлөө энэ нээлттэй нийгэм. За эндээс хинч гардаггүй юу гэвэл дурын албан хаагч нь авч гарч болдог нээлттэй нийгэм гэсэн үг. Энэ нь болохоор одоо миний төсөөлж байгаагаар болохоор яг Германы нацизмын үеийн еврей лагерууд гэж байдаг гэсэн шүү дээ. Хоригдлуудыг яргалдаг хэлбэрүүд байна. Бие махбодод нь зодож яргална. Сэтгэл санааны дарамтанд оруулна. Одоо хоригдл хооронд нь одоо ингэж янз бүр болгуулна.
Ингээд хов мов зөөлгүүлнэ. Эцэст нь нөгөөдхийг нь нөгөө мэдээлэл зөөс үнийг хэлчихнэ ингээд хоригдууд. Ингээд хинч болгож яадаг ингээд. Ингээд нэг иймэрхүү маяглаар нөгөө хүнийг одоо яргалдаг, тамалдаг бүх зүйл болохоор одоо энэ 20 хангад байгаа. Тэгээ энэ хонглыг нураахж байгаа одоо засгийн газар хууль зүйн Нямбатар сайттай хууль зүйн яамд талархал илэрхийлээ. Миний би иргэн хүний хувьд яг энэ бүгдийг 35 үсгээ холбож үтч чадгүй цагдаагийн хурандаа ахлах дислэгч одоо хушууч тийм үү Ахмадын одоо балгаар за ашиглагчдын зөрчилтөө прокуроруудын арилгалт идэгдсэн Монголын шүүх байгууллагын шийдвэрээр хонголт нь хэлмэгдээд явчихсан хийгээгүй хэрэгтэй. Хил сэргээр явчихсан. Яагаад одоо энэ бүхнийг яриад ингээд хэлмэгдээ суудлаа ярихгүй ил гаргаж тавихгүй байгаад нэг гэхээр Монголын хуулийн байгууллага хуулийн засаглал нь өөрөө дахиад би өмнө өчнөө олууд хэлж байгаа. Олон улсын байгууллага 209 байгууллагаас 116 жагсчихсан дээрээсээ. Хойноос одоо хэдгээд вэ? 50-аас доош гэсэн үг. Улаан зураасанд хүрэхгүй тэнцэхгүй гэсэн үг. За нөгөөт нь болохоор 100 индексийн 100 онооноос болохоор 44.1 оноо авчихсан. F бүлгээтэй. За үндсэндээ одоо оюутан минь 10 жилийн хүүхдээр бодох юм бол нэгдүгээр ангид төгсөж чадахгүй нэгсэн ч улираад гэсэн үг. Ингээ улираад. Ийм хуулийн засаглал Монгол улсад засаглаж байна. Тэгэд ингээд ийм юмны одоо нэг ач гавьяагаар гэж хэлэх юм уу тийм үү? Устгах гэж тэмцэж явсан шударгасыг тогтоох гээд устгах гэж тэмцэж явсан хонглынхаа одоо үйл ажиллагаатай бүрэн танилцсан 422 хоногийн туршид 2 удаагийн давталтайгаар. За ингээд энд юу болдог вэ гэх юм бол одоо нэг том даргуулгад дэд дарга одоо нэрийг хэлээ явчээ. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 20-оос өөр төрөл ял хэдлүүд тэр нэг бугуйч муучлаа. Тэрний хилцээний дарга хийж байгаа Хасбатар гэж залуу байж байгаа. За Хасбатарт шууд нэрийн дурдаад үйл ажиллагаа. За Хасбатар нь хүн зодсон, хоригдол яргалсан, хоригдлын шүд хуг цогсон. За ингээд нэг ярьж явж байгаад нөгөө Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй 20 хангийн дэд даргаар ажиллаж байгаад за ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар руу ингээд дэвшин зайлчихсан. За ерөнхийдөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт юу гэдэг вэ гэхээр хамгийн их хүнийг гутаанд оромжсон, дээрлэгсэн, яргалсан тийм үү. Одоо жам ясны хэрэг одоо юу гэдгийг эрүүдэн шүүлт хийсэн хүмүүс дандаа тушаал дэвшээд ингэ явж байгаа дээшээгээ. Түүний нэг жишээ нь бол одоо энэ Хасбатар. За Хасбатар нь хоригдлыг одоо жишээ над дээр тохиолдсон юм л да. Байж байгаа ерөөсөө хөгшөө найзлын хоёулаа үеийнх юм байна. Чи бол одоо 20 ханг шоронд найзтай болох хэрэгтэй. Хэрвээ тэхгүй бол энэ чинь амьд үлдэхгүй чи. За 20 ханг руу доош буух юм бол камергүй булан тохоо бол одоо хар мянга байгаа. Захын хулгайч болгон хормондоо хутгатай явдаг, үзүүлсэн төмөртэй явдаг. Чиврээ миний үгэнд ороод доор болж байгаа бүх юмыг надад зөөхгүй бол захын хулгайч чамайг камергүй газар чи хоолойч огтлно. За ингээд хоригдлын юу болох вэ гэвэл энэ бол хоригдл нэр төрийн хэрэг болно. Бахархууштай зүйл болно. Бусад хоригдлуудад одоо хүндлүүлэх одоо тийм үү хүндэтгүүлэх юм шалтгаан болно. Ингээд тэр хүн одоо зэрэглэн одоо юу дэглэм дээшлээд явах юм бол энэ хоригдлуудын хувьд бол нэр төрийн хэрэг байт юм гэдэг зүйл ярьж байгаа. За ингээд ийм юм болсон. Төрийн дэд өндөр албан тушаалтнуудаа харьцаж байгаа өргөдөл гомдлуудыг бүгднийг хянан задлчаад оруулж нь явуулахгүй алга болчихно. Сар гарan алга болчихно. За тагнуулын ерөнхий газар руу бичсэн юм байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар руу бичсэн байдаг. Улсын ерөнхий прокурор руу бичсэн өргөдлүүд байдаг. За ингээд яг өөрсөндөө холбоотой үйл ажиллагаатай холбоотой энэ өргөдлөд хизээж явуулахгүй. За ингээд болцсон болоогүй баахан юм яриад мэдээж одоо тэнцээ хоригдож байгаа хүн гэдэг бол ямар ч одоо нэг эрх зүйн чадамжгүй болчихсон хүний үгээр л байдаг ингээд юм. Ингээд ямар нэгэн байдлаар ингээд одоо ингээд юу гэдэг энэ өргөдлөд чинь явуулаад тэгвэл энийг явуучих гэдэг ингээд тохироо игээд нэг иймэрхүү маягаар ингээд явуулдаг. За дээр нь юу гэдэг вэхээр одоо Эрдэнэтийнхэн бол мэдж байгаа. Хасбатар гээд байнга машинаа сольж яадаг. Энэ болохоор мөнгөтэй төрхтэй мундаг лагдаа солиод байгаа зүйл биш. Яг хөө зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын цалин бол бага байдаг юм байна. Хангамж нийгмийн асуудал бол хэцүү байдаг юм байна. Үнэн ойлгож байна. Гэхдээ энийг сонгож орохдоо өөрөө би юу илээ гэдгийг мэдчих хэрэгтэй байхгүй. Гэтэл 20 ханган өөрөө Хасбатар гэдэг хүний хуучин машины ченж хийх засварын газар бол хувирчихсан. Машин аавн хоригдлуудаар авч засуулна, гаргаж зарна. Дахиад шинэ машин авчин хоригдлуудаар засуулна, гаргаж зарна. Тэгээд дэд дарга хүн нэг иймэрхүү маягтай. Сүүлд дэд хурандаа авцсан байв да. Ингээд иймэрхүү маягт одоо ингээд дэшиг ингээд явчихсан. За бас нэг одоо хүнийг одоо хөгшин настай хүнийг талбай урдууд тойруулжгүй жаргалж одоо унлаа гэтэн тойруулжгүй жаргалж байгаа нөгөөт нь ухаалж унаад нүрэ шатны одоо боржуур одоо цэм шатн дээр нүрэ цөмөлсөн асуудал байдаг. Урууламаас сэтэлсэн асуудал байдаг. Ингээд хот руу эмнэлэг рүү явуулаад ингээд баахан ингээд аргалж харгалж аваад ингээд юм болгоныг ингээд дарж яадаг, яргалж яадаг. За дараагийн нэг дур тухам гэх юм бол одоо ий санчир гаргаж байгаа.
Аав нь одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх одоо бос нэг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга насаараа хэлсэн л одоо хүний үр юм шиг байгаа. 30 хүрээгүй, нас нь 30 хүрээгүй жоох хүүхэд. Яаж тийм одоо тэгээд өөрөө ажиллагаанд гадаад руу ажиллагаанд явсан гэж бос нэг намаагуудад гадуур дотор явчихсан. За ингээд нөгөө ихтэй сургууль төгсчихсөн. Тодорхой хэмжээнд бас ажиллажчихсан. 2 3 хүүхэдтэй, сайхан хантай. Ингээд ийм залуу. Тэгээд намайг тухайд одоо 2020 оны улсын хурлын сонгуулийн өмнө намайг Орхон аймгийн шүүхийн эрүүг иргэн шүүхийн одоо 100% хууль зөрчсөн шийдвэр, хууль бус шийдвэрээр, хууль бус үндслээр хорхон ингээд авчиад цагдвар баримт орчихсон. За ингээд миний би үйлчлэн зарласан байдаг. Үйлчлэн зарлаад албан эмчилгээнд орсон байдаг. За энэ үед яадаг вэ гэхээр нөхөр дууд нь одоо нэг эрүүдийн шүүлтийн нэг яргалт явуулж байгаа байхгүй юу? Өрөөнд үйлчлэн зарласан албан ёсоор үйлчлэн зарласан хүн байж хагаад өрөөндөө битүү шүлд авчираа тавьсан байна. Баа энийг чамд авчирсан. Цөөвөө гэж тавьсан байна. Тэгэл тамигттал өрөөндөө. Энийг болохоор тэнцээ ядарч байгаа хүн бол эднэр болохоор өөрөө үлдсэж байгаа тийм үү? Хүн өөрөө эрх чөлөөнийхөө төлөө Монгол улсад хуулийн хэрэгжүүлэхийн төлөө хуулийн байгууллага буюу даангийн шүүгч нарыг энэ хууль зөрчсөн үйлдэл таслан зогсоогооч гэдэг эрх чөлөөтэй байх гад үр хүүхдтэй очих гоод хөгшин настай аав ээжтэй очих гоод өөрийнхөө зорилгынхоо төлөө явах гад ингэж яагаад ингээд тэмцэж яхад тийм үү? Хамгийн үнэтэй зүйл эрүүл мэндээр дэнчин тавь тэмцэж байгаад ингэж яргалдаг. Өдөр болгон дуудана. Өдөрт 2 3 удаа дуудана. Ингэж яргалдаг. За дээр нь өрөөнд байгаа хүмүүсээр одоо өрөөнд байгаа хүмүүсийг бол баярхуу одоо юу гэдэг тийм үү? Албан хаагч нарыг дормжилдаг, та нарыг дээрлэгдэг. Одоо би хүн дээрлэх хүн мөн үү? Эцсийд. Дээрлсэн би дээрлэхгүй байхгүй юу? Тэр чинь өөр одоо хуулийн дагуу тийм үү? Ёс буур мангар хүмүүстэй арчдаг мангар хүмүүс гэж нийгэм болгонд байдаг. Бүх цаг үеийн нийгэм тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүс нийдэг ажил. Тийм хүмүүстэй найз нөхд нь үнэн нуугаад байхгүй. Одоо тэр хүрээлэлд бүр цузаан болсон. Тэр нийгмийн нэг хэсэг нь болсон. Тэр нийгэмд одоо хөлтөө гэсэн үг. За ингээд хажуу өрөөнийхнийгээ дарамтлагдаг ингээд юм бичээд өг гэдэг. Өрөөнд байж байгаа эд зөвшөөр хуулийн дагуу зөвшөөрсөн эд зүйлсээс хулгайлаад аваа явчихна. Хоригдж байгаа Орхон аймгийн одоо цагдаа байр гэдэг бол өөрөө зүгээр нүх харанхуй нүх. Үндсэн том цонхноосоо бол одоо бараг 2 3 метрийн зайтай, давхар хаалттай, нөгөөд нь нар тусгаарлагч хаалттай. Жижигхэн ийм решоткын нэг ийм их решоткын завсруудтай. Энэ дотор болохоор нэг 0 нь өмхий. Агааржуулт нь ажиллахгүй. Дотроо ингээд өмхийд баасан ялгцсан дундаа ингээд хоригдлууд нэг амьдарч яадаг. Хүүтэн цацсан хоол өгнө. Аимшигын хоол өгнө, гизээр хоолож авчиж өгнө. Хоол өгнө гизэн дотор одоо зүрх, одоо тийм үү зүрх элэг одоо ингээ өнгөтэй шимтэнүүд байдаг л да нэг эцгээ муухай зүйл биш. Энэ бүгдийг нь хамж авчаад зүгээр битүү синжний өөх одоо ууш хүмүүс ийм юмар хоол хийж авчиж өгнө. 7 хоногт 2 удаа 1 удаа усанд оруулна. Уг нь бол одоо хүн усанд ороход хэрэг гүйц дарилах гэж усанд орно шүү дээ. Ерөөсөө орлоо гар хулгайчуудаа гар ингээ хөө усанд нь оруулах гаргаж чинь. Хэрэг дарилахгүй гэсэн үг. За ингээд хамгийн одоо хүн төрөлхтний хамгийн одоо амьтай аймагуу тийм үү? Урмал амьтны хамгийн одоо үнэтэй хамгийн хүн одоо эрдэнэ болсон зүйл юу вэ гэх юм бол агаар хүчил төрөж гэсэн үг. Энэ дээр хуулийн дээр заагаад өгсөн байдаг. Цагдаа орох байранд хоригдж байгаа иргэнийг 7 хоногт 2 удаа 30-аас доошгүй минут агааржуултан гаргана гэдэг. За агаард хаана агаарчлуулдаг вэ гэхээр хорих ангийнхаа дээдлэлт нэг юм шууны тор шиг дээдлэл нь битүү тортой, битүү юм хантай юм байдаг нөгөө бетон хантай. Ингээд энэ юм руугаа гаргана өрөөгөр нь гаргана л да. Өрөөнд одоо хэдэн бид тухайн өрөөгөр гаргана. Бөө юм болж одоо хэрүүл уруул хийж нөгөөдөл нь одоо арай л алуулчихгүй шиг байж байгаа хэрүүл уруул хийж байгаа. Хуулийн дагуу шаардлага тавьж байгаа. Хүн эсний эрхийнхаа дагуу зам эсний агаар амьсгалах зам эсний эрхээ эдлэхийн тулд шаардлага тавьж байгаа. Санчир гарвал болон санчир гарвын цэргүүд шаардлага тавьж байгаа. Гарна. Юу нөт нь 7 хоногт 30 минутаас 2 удаа 30 минутаас баггүй гэжсэн бол нэг удаагийн гаралтраа 10 минут болвол 10 минут болох юм бол одоо өстө бүр бурхан минь ямар айш нь хөдөлсөн юм бэ? Ерөөс 5 минут болох уугүй та оргаар ингээл хөөгөл энэ юу болж нөхөр тухайн хүн агаар буюу хүчил төрөгчийн хэрэгцээг хангаж чадахгүй байх гэсэн үг байхгүй юу? Ингээд 7 хоногт 10 хүрэхүүгүй минут ерөөсөө салхи амарч чинь тэгээд 0 нь үнэцэн өмхийн өрөөнд чийгтэй хүүтэн өрөөнд ингээд нөгөө албан хаагч нарын 9 журын дарамтлал шахалт одоо ингээд юу гэдэг гутаан доромжил бүх юмыг нийтлээл хулгайчаа гэж нэрлэдэг. Уг нь бол хоригдл юм байлээ л. Хоригдл. Хулгайчааг нь ялтан минь ерөөсөө ялтан минь гэж ерөөсөө ингээд
Гэтэл чин цагдаа орох байранд хоригдож байгаа хүмүүрөө хоригдол биш байхгүй юу? Цагдаа хоригдогч. Чи мо доошо бууна гэдэг. Одоо ерөөс дарамтлаг юм 20 хангар үчи доошо бууна. Гөлөг болгоно алнаа хядна гэдэг ерөөсөө. Хөгшин настай хүмүүсийг камергүй буян дөнгөж шалгана. Одоо тэр санчир гаргийн өрөөний өөдөөс харсан 0-9 өрөөдөг. Энэ өрөө рүү орол зодно. Шаардлага тавьсан одоо хуулийн дагуу шаардлага тавьсан иргэнийг зодж идэг. Нэрийг нь одоо мартсан байгаа юм. Хувц хормоноос нөө зөвшөөрч эд зүйлс хулгайлдаг. Яргална. Гаднаас орж байгаа 0-ын бүтэн энэ бодолтой цаас хэдэн метрч өдлөж одоо гадуур лацтомтой. Энэ 0-ын цаасыг бүгднгийн дэлгээд бүр тараач бүр ингэ гойжуулчихна. Тэгээд нөө хүнээр хураалгуулна. Ингэж яргалдаг. Тэрийг одоо бооног их юм болно. Авилагчид орж ирнэ. Авилагчид орж ирэхээр хэл одоо юу гэдэг албан хаагч нь эндүүцэн цоошин хувц бариад ингэ шөнийн 2-3 цаг ингэ гүүг явж идэг. Одоо нэг цагдаа орох байр нь өөрөө VIP өрөөнүүдтэй л да бас хоригдод оруулдаггүй. Одоо бидэн одоо цэвэрхэн засвар хийж юм өрөөнүүдтэй. Энэ өрөөнүүдрөө нөгөө нэг авилагчтай авчиад энийг бүр нүдээр харсан би өөрөө. Жирийн айлын хүүхдүүд, ардын хүүхдүүд, хилмигдсэн хүүхдүүд юм уу? Одоо ийм муухай засаглал хуулийн тогтолцооны хилмигдэлт бол золиос болоод орцсон залуучууд болохоор бүр ингээд одоо хэдэн 10 одоо хоригдлууд цагдаа орчинд дамжуулаад өмсчихсэн. Мараалын хэлэлт ороод жоохон хөдөлгөд ингээд ядарчдаг болчихсон юм. Мараалын хэлэлт орсон даавна. Өнгөц юуч байхгүй. Хумай тумайд ойчихсан. Ингээд ийм юм өмсүүлчихдэг. Над бол ийм юм өмсүүлжээ. Би бол шувтан ийм юм өмсчээд санчир гарын тэр цагдаа орох байранд ингээд доромжилт, гутаан доромжилдаг. Гэтэл болохоор хангалтын доор болохоор одоо сүүл тэр 20 хангар буусны дараа харсан. Бүтэн доор одоо биеийн тамирын заалыг одоо 4-5 хугацааны одоо тийм заал нь бүтэн шинэ хувцас байж байгаа байхгүй юу? Уг нь бол зарчмаар миний ойлгож байгаагаар болохоор хоригдол орж ирлээ. Нөгөө шинэ хувцсыг өмсөөл ингээд хоригдлууд ингээд тоогоор ингээд. Гэтэл энэ хувцас хаашаа алгад одоо тэр шар хувцсыг тайвшруулдаг өнгөтэй хувцас гэж энийг одоо хаана хэн дөмсөлд бөөмөд. Яах гэж хадгалтын бөөмөд. Эсвэл өөртөө нэг албан хаагч нар юм уу дарга зэрэг өөртөө унтдаг унтдаг байгальтай өөрхий. Хувцсгүй байдгүй бодвол. Тэгэхэг бол эдрийг бол одоо оригдлууд өгж байгаа хэрэгтэй байхгүй. За тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шалгалтууд ирнэ. Аймгийн прокурорын газар шалгалт ирнэ. Улсын ерөнхий прокурорын газар шалгалт ирнэ. Шалгалт ирэхээр хөөрхий би одоо нэг мэдэхгүй учраас хөөрхий шалгалт ирэхээр болж бүтэхгүй байгаа зүйл ингээ хэлнэ шүү дээ. Хилэнгууд гарч явахдаа нөгөө 20 хангийн одоо Хасбаатар, Санчир гар үгс одоо ёс зүгөө одоо яргалагч нартай хүний эрхийн зөрчигч нарт хилжээ явчихдаг. Нөгөө нь дуудаж уулздаг. Чи яасан яагаад ингэ. Арай миний биед уул эхний одоо юу гэдгийг жил гарангийн одоо 6-7 сар гар хурж амжааг үлдээд нэр чадаагүй. Сүүлд Хасбаатар миний биед гар хурсан. Шугам хоолоо тулгаад нүд рүү зоогоод алан чамааг гэж ингэжсэн. Зүүснээ шаардлага тавьсан төлөө прокурор хянуулчихсан. Гадагш нь явуулах байгаа гэр орон руугаа явуулах цаг захидах харилцааг тийм үү? Захидах харилцааг явуулахгүй гэдэг. Тэр нь энэ үг өсгнүүдээ хас гэдэг. Одоо миний бичиж байгаа би Хасбаатарын үгээр гэрлүүгээ захиа бичих гинэ. Явуулахгүй одоо сар гарan болохоор нь жавхлан туяагаад одоо нэг 20 хангид хяналт тавьдаг тэр нэг прокурор байна л. Бас ноотойгоо. Хууль хэрэгжүүл чаддаггүй хүн. Ингээд энэ нөхөр хөөрхөн хамтан үзээд энэ дээр ямар нэгэн одоо хууль зөрчсөн юм байхгүй нэгэд явуулаа гэд явуулдаггүй. Энийг явуулаач гэж шаардлага тавьсан төрлөө. Нүдрүү шугам бариад нүдрүү шугам хараа. Ингээд зоочод хурандаа хүн штэ. Чүүгийн шийдвэр газар дэд дараа хурандаа нүдрүү иймхэн зайд шугам барьчаад алан чамааг гэд хоолоонд шугам яаж хоолооч ирчихнэ гэд ингээд дараа нь хэлдэг. Ямар ч эрх зүйн чадамжгүй хүнийг ингээд үннийг нь хэлсэн төлөө доошоо сахилга буюу одоо шоронгийн шорон буюу сахилга тавь. Ерөөсөө нэг уртаас өргөөсөө нэг метр одоо арайс 2 урт нь 2 метртэй ч юм уу хүүхүүтэн тийм өрөөнд авчиж яж. Хүүтэн шалан дээр. Бүх одоо нэг оймс одоо дулаан дотор хувц бүх юм тайлж аваад зөвхөн нөгөө нэг дан өмтөө төрсийгтэй авч яж. Яргалж байгаа байдал. Ташлааж байгаа ирүүдэн шүүж байгаа байдал. Ингээ 3 цаг болсон л доо тэнд. Азар болохоор яг тэр үед гэр бүлийнхээ ирж таарсан, өмгөөлч нар ирж таарсан. Нөгөө хуулийг одоо хуудуудаа хэрэгжүүлдэг жавхлан туяа прокурор нэр таарсан. Ингээд гарсан тэр юунаас нь. Албан хаагч нараа дуудаад ийм зузаан материал бүрдүүлж өөрийгөө доромжлуулсан гэдэг. Шоронгийн дэд дарга нь албан хаагч нараа намайг сайн ингээд доромжлоо та нар юм бичээд үгүй гэхээр нөгөөд нь ингээд бичиж өгчдөг юм байна л. Тэгээд би яасан бэ гэхээр
Яг л нүүд нь эрхээтэнд нь орсон л да данатанд нь орсон. Хэрвээ сахилгаан акт битүүлчих юм бол магадлалд орч чадахгүй. Магадлалд орч чадахгүй. Нөгөө нэг хонглоос олгосон, хонглын шүүгчнээс олгосон нөгөө нэг 3.5 жил гэдэг ялыг бүгд суугаар болж байгаа байхгүй юу? Ингээд нэг хоногийн өмнө үр хөвгтөд харихын тулд яг над чи тэнцэн байгаа мундаг залуу зөндөө байна. Хийсэн хийгээг нь тодорхойгүй. Хийцэн байлаа гэд хийцэн хэрэгтэй таасан ял авсан хэсэг нь тодорхойгүй. Зөвхөн гэртээ хари эрхчлөөтэй бол үр хөвгтөж аав ээж дооч. Нөгөө өр ширээ нэмэлхий гэсэн энэ бодолтой эдний боол болдог. Баригдчихэдэг. Ингээд тэрийг нь уруулж хаяад ингээд би гэр бүлийнхэн шүүгчтэй хэлээ, өмгөөлчтэй хэлээгүй ингээд гарсан байдаг тэр сахилгын өрөөнөөс нь. За доошоо бунгууд нь тэнцээ ёс зүггүй бүр юм хизээд засахгүй мудакууд бас байна. Мудакууд байна. Өөрсдийг одоо нэг лаг гэдээ ойлгочихсон. Гэтэл шорон гэдэг маань өөрөө болохоор 3 сая 400 мянган хүний одоо 70 орчим 50 60 70 орчим мянган хүн байдаг ч нөөд нь өчнөө 10 20 газар хуваагдсан байдаг. Дэнжих бол одоо нэг 120 30 100 дээдлээ 120 30 хүн байжсэн, хоригдлууд байжсэн. Тэгээд ийм газарт өөрийгөө лаг гэдэг болов. Гэтэл ч нөөд нийгэм чинь өөрөө 3 сая 300 400 мянган хүн. Тэгээ өөрөөсөө лаг гэдэг. Гараад тэнцээ одоо юу мэдэхгүй. Тэгэд ийм хүмүүсээр оролдуулна. Нөгөөд нэг нинжа гэдэг нөхдүүд байж байна. Үндсэн бодлоо байхгүй. Ерөөсөө ингээл ширхэг таймх өгөөл одоо ингээл юу өгөөл ингээл ширхэг чихэр чупа чупс мопс ингээл өгөөл тэгээд нөгөө хүн өөрөлдүүлж идэг. Ийм халдлагууд бол Оросоос ахуулга гаран гартал байсан. Дээр цагдвар байранд хүртэл байсан. Энийг хийсэн хүн ерөөсөө Хасбатар Санчир гараа баяр. Яах гэж хэр Баярхүүг нэг хоногийн өмнө гэрт нь хариулахгүй тулд нэг хоног ч гэсэн шоронд байлгахын тулд оролдуулж байгаа төвчээрээ мань алдуулах гэж. Би төвчсөн. Эр хүний хувьд бол төвчээр алдах өчнөө зүйл болсон. Гэхдээ тэрэн дотор би шоронгийн одоо тэр нэг хэсэг нь болоо шоронгийн хэрүүл хийгээд энэ ёс зүйгүй хүний эрхийн зөрчигч нартай байлдаж байгаа. Энэ бүгдийг төвчээд би гэртээ архийг л чухал болгосон. Өөрийнхөө нийгэмд очихыг эрмэлзсэн. Зорилгоо тавьсан. Ингээд бүгднгийн төвчсөн. Төвчж чадаагүй ганцхан үг байгаа. Тэр нь хулгайч гэдэг үг. Би хулгайч биш. Хулгайч гэм би үгүй пэцтаамн гэдэг байсан. Тэгээ ягаад ч хүнд оромжтой би хулгайч биш ээ гэдэг. Тэр хулгайч гэдэг дууддаг хүмүүсээ дуудаарай гэдэг. Надаас хол бай. 50 байлга. Надад олгоцсон хуулийн дагуу байдаг намайг би бус хоригдлоос илүү одоо юу гэдэг тусгай нөхцөл юу шаардахгүй. Ажил байвал тиймэр ажил нэг хоног гэсэн хасуулмаар байна. Үндсэн ялаасаа. Нэг сар ажиллах юм бол 10 хоног үндсэн ялаас асуулж идэг. Энэ эрхийг маань Хасбатар гэдэг хүн зөрчиж гисэн. Худлаа яриад ажил хийж чадваргүй гэж худлаа яриад ингээд нам барьчихсан. Тэгэд доороос нэг шоронгийн хаан гэдэг хоригдлууд болон шоронгийн нинжа гэдэг хоригдлуудаар одоо оролдуулна. Санчир гаруун хүртэл. Тэгээд тамихгүй мундаг том дарга нар хурандаа хушууч бол мундаг хүмүүс. Ширхэг тамих гуйлгана. Тамих гуйлгаад нөгөө хулгайч гэдэг цэвэрлэгчийг цэвкүүдээ явуулна. Баягуус тамих гуйгаад байлж нэг шиг тамих гэдэг. Тэгэд ийм хүмүүст байж энэ. Тэгээд ер нь бол нийтээрээ хоригдлоос эргэлт ирэхээр өнгөтэй өтөө юмнуудыг ингээ хураагаа авчихдээ. Гоймон гуйж идэнэ, ундаа гуйлгаж ахуулна, тамхинаас нь гуйж авна, нойлын цаас нь гуйж авна, оо гуйж авна, шампаныг гуйж авна. Тийм үү? Одоо тэг өөр юу гуйдгийг мэдэхгүй. Тэд нэг иймэрхүү. Дээр нь одоо бас нэг зүйлүүд байж байгаа. Зодно. Өөр ангиас буюу шинээр одоо орж байгаа хоригдлууд одоо юунуудыг зодно. Тэр нь болохоор нөгөө баг дээр дарж авч байгаа юм. Тухайн хориг одоо 430 дугаар нээлттэй хориг ангийн одоо нөгөө юу н танилцах үйлчлэг гинэ. Танилцах процесс нь болохоор ташуурдна. 100 хэдэн одоо хоригдлууд сууж хахад өмдийг нь одоо доошоо дотор төрсийг нь хүртэл тайлбарчна. Ингээд ихэнх тохиолдолд өвдөг хүртэл шувтлуулад эрэгтэй хүнийх нь өмнө гутаанд оромжилж байгаа байхгүй юу? Ингээд бүксийг нь гаргачаад эрэгт нь унжчихсан. Өмдөг нь өвдөг хүртэл шувталсан. Сунаалгаад дээшээ болохт нь яг дээшээ болохт нөгөө ташуур гэж нэрлэдэг байгаа нөгөө бороо том юм урт бороогоор бороо хоодно. Ингэж яргална.
Илэг доог болгож байгаа, гутаанд оромжлуулж байгаа. Гэтэл энэ бүгд хуулиар хориотой. 20 анги дотор мөрдөгдөх хууль дотоод журам бүх юм дотоод журамтай, хуультай. Миний яриад байгаа нь бүгд хориотой. Хууль зөрчсөн. За дээр нь юу болдгоо гэх юм бол нийгэм шүүлэх ажил 0 байхгүй. Би 400 төвийн одоо шорон гэдэг байгаа. 400 хаалтаа 401-р 20 ангид 2 удаа очсон. Шилж очсон. Хасбаатарын буйнаар. За тэгээд энэ хашааны шорон гэдэг одоо хашааны шорон гэдэг энэ юуны шоронд нь одоо тэгээд бас байсан. Динжтэй байдаг. Нийгэм шүүлэх ажил байхгүй. Яг гоо зөв ганц нэг одоо нэг ингээл худлаа оны юм одоо нийгэм шүүлэх ажил миний хороод юм байдаггүй. Интернетээс юм татж үзүүлээл, хошин шог үзүүлээл, нэг юу үзүүлээл. Намайг жил 422 оноход нэг ахгүй л ирж юм ярьсан. Бусдаар нийгэм шүүлэх ажил байхгүй. Оронд нь юу болдгоо гэхээр оронд нь ерөөсөө нөгөө нэг анх одоо тийм хийсэн хийгээгүй нь одоо эргэлзээтэй ороод ирчихсэн. Өөрөө хийсэн одоо гэмт үйлдэлтэй тогтсон ял авсан эсэх нь тодорхойгүй. 20 гаруй удаагийн нахиур гэдэг юм байна л 20 гаруй удаа ингээд автаад орчихсон. Амьдралынхаа баг бүх залуу зандаа шоронд өнгөрсөн хүмүүс бас байна. Мань мичиг дөнгөж орж ирсэн одоо нэг мэдгүй хүмүүс бас байж байна. Ингээд тэр дотор юу болдог гэх юм бол ерөөсө битүү гэмтрийн мэдээлэл солилцсон. Бүтэн тэнд ерөөсө сайн сайхан юм баг байхгүй. Айтайхан залууч нь юм ярьж байна. Ингээд жоохон хүүхдүүд ороод 20 анги руу буугаад 7 хоногийн дараа хөл гараа олоод хилд ороод хөлд ороод амар гинтрийг юм яриад ингээл би тэгэл нөгөө ёс зүгөө нарны амьдралч нарсны амьдралч тэр биш үү? Дандаа хогийн нинжанууд гэж хэлээд гуйлгчингууд гэсэн үг юм. Төлөвшөөгүй, ямар ч байр суурь байхгүй. Удсан хүүхэлтэйнүүд нь болохоор лаг юм шиг болдог ингээ лаг.